1819 оны 5 дугаар сарын 24-нд Кенсингтоны ордонд төрсөн Александрина Виктория бол Британий хаан ширээн заларсан хамгийн залуу эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний төрсөн гэр бүл нь 3 дугаар хаан Жоржийн шууд үрдэн байв. Виктория багасаа л Кенсингтоны тогтолцоог хатуу дэглэмийн дор өссөн. Энэ нь түүнийг хаан ширээнд бэлтгэх нэрийдлэр их болон зөвлөгүүд нь түүний амьдралыг бүрэн хяндаг систем байв. Хүүхэд наснда тэр бусад хүүхдүүдтэй бараг харилцахгүй, үргэлж ээж багшийн хяналтанд байсан нь түүний зан чанарыг нэлээд дотгошоо болгосон гэдэг. 1837 онд ердөө 18 нас хүрэхэд нь хаан 4-р Уильям таалал төгсөж Виктория хаан ширээнд заларлаа. Энэ үеийн Британий нийгэм улс төрийн хувьд хурцдмал байсан ч Виктория залуу насны эрч хүч, шинжлэлийн ур амьсгалыг авчирсан. Хаан ширээн заларсан анхны өдрүүдээс эхлээд тэр би хатан хаан байхдаа шудраг ард түмнийхээ төлөө ажиллана хэмээн тунхагласан нь олон нийтийн итгэлийг төрүүлсэн гэдэг. 1840 онд Виктория өөрийн үеэл Сакс-Корбук-Готын хаанхуу Альберттай гэрэлсэн. Энэ нь зөвхөн хувийн хайр дурлалын түүх биш, мөн улс төрийн холбоо байсан гэдэг. Хаанхуу Альберт ухаалаг, боловсролтой, урлаг шинжлэх ухаанд гүн сонирхолтой хүн байв. Тэд хамтдаа 9 хүүхэдтэй болсон бөгөөд энэ хүүхдүүд нь Европын хаад гүнж нартай гэрэлснээр Викториад Европын эмээ гэх нэрийг авчирсан. Хаанхуу Альберт хатан хааныг улс төрийн шийдвэрт илүү боловсронгуй, хянуур хандахад ихээхэн нөлөөлсөн. Викторийн хаанчлал буюу 1837 оноос 1901 он нь Британий нүхэнд хамгийн урт хаанчлалын нэг. Тэрээр 63 жил 216 өдөр үргэлжилсэн гэдэг. Викториягийн эрен үед аж үйлдвэрийн хувьсгал дээд зэгтээ хүрч төмөр зам, уурын хөдөлгүүр харилцаа холбоо эрс өгчсөн. Мөн Британий эзэнт гүрэн дэлхийн хамгийн том гүрэн болж нар мандаж жаргадаггүй гүрэн гэх нэр авсан. Шинжлэх ухаан, урлаг, уран зохиолын салбарт асар их дэвшил гарсан байв. 1861 онд хаанхуу Альберт хүнд өвчнөөр нас барснаар Виктория асар их сэтгэлийн хямралд орсон ба олон жил хар хувцас өмсөж олон нийтийн өмнө гарахаас зайлсхийв. Энэ үеэс эхлэн түүнийг Видов хатан хаан буюу Бэлэвсэн хатан хаан гэж нэрлэх болжээ. Гэсэн ч тэр улс орныг удирдах үүргээ орхисонгүй. Харин чатуу шүдэмгийн удирдагчийн дүрээр үлдсэн. Викторийн эрен үеийн ёс суртахуун гэр бүлийн үнэт зүйлс ажлын ёс зүй өндөр шаардлагаар тодорхойлогддог. Гэвч энэ нь хоёр талтай байсан ба нэг талаас гэр бүл үнэн чудраг ёс ажил чичээнгүй занг дэмжсэн ч нөгөө талаас ядуус эмэгтэйчүүдийн эрх колоничлалын чудраг бус бодлогыг далдалж байсан гэдэг. Викториягийн хаанчлалын сүүл үед Британий эзэнт гүрэн өргөжинд хэлсэн ч колониудын дотор эсэргүүцэл нэмэгдэж байв. Энэ этгийг Африк, Ирланд зэрэг газруудад бослого эсэргүүцэл гарч эдгээрийг дарах нь хатуу арга хэмжээгээр явагдсан. Энэ нь Викториягийн нэр хүндэд сүүдэр тусгасан ч тэр өөрийгөө эзэнт гүрний хамгаалагч хэмээн үзсээр байлаа. Хатан хаан Виктория нас өндөр болсон ч төрийн хэрэгт идэвхтэй оролцоор байв. Ийхүү тэрээр 1901 оны 1-р сарын 22-нд 81 наснда таалал төгсжээ. Түүний үхэл нь зөвхөн Британд үдийгүй дэлхийн олон улсад гашуудал дагуулсан ба Викториягийн дараа түүний хүү 7-р Эдуард хаан ширээг залгамжилж шинэ нэрэн эхэлжээ. Хатан хаан Виктория нь зөвхөн нэг гүрнийг удирдсан эмэгтэй биш, харин нэгэн үеийг тодорхойлсон удирдагч байлаа. Түүний нэрээр хот, гудамж, хөшөө, бүтээлүүд нэрлэгдэж өнөөдөр ч Викториягийн эрен гэдэг ойлголт хүчтэй хэвээр байна. Виктория бол өөрийн хүч чадал, хувийн эмгэнэл, улс төрийн сорилтуудыг даван туулж дэлхийн хамгийн том гүрнийг удирдсан хатан хаан. Түүний амьдрал бол хайр, алдар суу, алдаа сургамжийн хослол юм. Түүх түүнийг мартахгүй. Хэрв танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад дараа дараагийн түүхүүдээр хамтдаа аялцгаая.